Ил тавих л асуудал баг. Нам дээр гаргаад тавьчих واخ. Тэр дээрс нууц юм байхгүй шүү. Ерхий сайдыг эрүүгийн хуулиар одоо хариуцлага тооцох боломжтой шүү дээ. Сайдаа та гэтэл болохгүй яриад хоёрын 22-10 заах байна. Тэгээд түрүүнд одоо тушаалгүй. Гүүгөө би өөр асуултанд хариулсан шүү дээ. Хууль бусаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах болон нөхөн төлөвлөх тухай хуультай энэтэй холбоотой эрх зүйн орчин байгаа юм биш үү гэдэг асуудал ярьсан. Яг өнөөгийн байдлаар энэтэй холбоотой эрх зүйн орчин шалгыг шийдвэрлэх боломж нь байгаа. Гэхдээ процесс байхгүй. Өнгөрсөн хугацааны 22 жилийн асуудлыг амарсан хууль байхгүй. Гэхдээ өнгөрсөн 22 жилийн хугацааны асуудлыг би яриад байгаа шүү дээ. Хөөлцөх хугацаагаар энэ хэргийг ялаа завшсан өчнөө хүмүүсийн асуудлыг 2002 оноос хойш асуудлыг л би яриад байгаа байхгүй. Хоёр асуудлыг л хооронд нь хойлоод байгаа юм. Ерхий сайдыг харин хариуцлага тооцох боломж байна гэж хараад байна. Хуулиараа хэрвээ ингэ шалгаад тэр асуудал нь үнэхээр энэ асуудал нь хууль бус байна гэж үзвэл хариуцлага тооцох болцоод шүү дээ. Тэг болцоод шүү дээ. Хэрвээ тэргээр шалгаад тогтоовол Үлэг дээр ер нь ардчилсан намын гишүүдийн тавьж байгаа шаардлагыг хэлсэн болов уу? Бүлэг дээр яриаггүй. Гогоо наа чин юу яадаг байгуулгын шалгаад тогтоодог байгуулга нь тустай байгаа шүү дээ. Хууль зүйн сайд хэрэг мөрдөхгүй шалгахгүй та сайн мэдж байгаа шүү дээ. Ямар төгөлтөнд үзүү та ямар төгөлтөнд Үзэлгүй байх уу? Тэг ямар ч байсан шалгуулахад бэлэн байгаа юм байна. Ард түмнээс уучлал гуйж байгаа юм байна. Ийм л байт. Тэр асуултыг би бол яг энэ асуудал саад болж байгаа болон одоо яг энэ улс төрийн өрнөлийн үйл ажиллагааны цаана байгаад байгаа хэсэг бүлэг этгээдүүдийг хэлж гин гэж ойлгосон. ямар хүмүүс байгаа юм бэ? Гэж ойлгосон. Тий. Тэрийг бол хэлсэн үнээс нь өөрөөс нь асуух хэрэгтэй. Улс төрийн Монголд байгаа засгийн газраас төрүүлээд та гарчихсан уу? Та шууд ингэж арчилсан ээжтэй арсан өсгөлийг хийсэн хүмүүсийн одоо хоёр дахь үеийн модын засгийн газарт орж ирсэн сайд. Засгийн газарт орохдоо улсын хурлаар 2024-өөс 2028 оны хийх ажлынхаа төлөвийг батлуулаад орсон. Дээрээс нь арчилсан намын үндэсний бодлогын орооны шийдвэр гаргаад арчилсан намын бүлгийн шийдвэр гаргаад орсон. Тэгээ яг энэ шийдвэр гаргасны үндсэн дээр л асуудал хандж байгаа. Дээрээс нь өнөөдөр хүний эрхийн 10 орчим хуулийн төслүүд бид нар өргөн барьцсан байгаа. 10 гаруй хуулийн төсөл байгаа. Нэмж оруулах гэж 10-аад хуулийн төсөл байна. Ард түмэн сонгогчдын өмнө амлсан энэ хууль ус хөрөнгийг хурах хуулийн төслөө батлуулмаар байна. Ийм байц байна. Ерхий сайд ч юм байна шүү дээ. Энд дээр хажууд ч юм байна шүү дээ. Яг таны хажууд Энэ бол одоо та бүхний бодол шүү дээ. Бодол биш шүү дээ. Тий, дард энэ тий наадахыг чинь хуулийн байгууллага батлана шүү дээ. Тодорхой процесс батлана тий. За өөр асуулт. Бос сонсолгүй байх юм шинэ. Ямар шаардлага тавьж гин яаж нэг гэдэг бүгдийг л харж байгаа. Зарим зүйлүүдтэй санал нийлж байгаа шүү дээ. Одоо тэр орлого нотлох ёстой. Хууль ус хөрөнгө байгуул хариуцлага үүрэх ёстой. Энэ бодол дээр бодол санаа нэг л